Зохиолч Ц. Оюнбатын Амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу Амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл M-Book аппликейшнээр сонсоорой. Амьд үлдгэсэд преквел. Зохиолыг бичсэн Ц. Оюнбат. Дуу оруулсан Б. Оргилуулд. 16 дугаар хэсэг. Халдвартын эмнэлгийн хашааг битүүлж тал талаас нь цагдаа нар бүчин хамгаалалт гаргасан байв. Тэд их нээгч гаргахгүй бас оруулахгүй байв. Эргэн тойрны байшингуудын дээврээс мэрэгэн буудагч нар эмнэлэг доторх зомбинуудыг хянана. Халдвартын эмнэлгийн гадаа нэгэн эмэгтэй сайтын сурвалжлагчид ярилцлага өгч байв. Тэрээр би ээжтэйгээ уржигдраас хойш холбоогүй болсон. Утас нь ердөө холбогдох боломжгүй. Төр засгийн зүгээс ямар нэг зүйлийг нууцлж хэнийг ч оруулахгүй бас гарахгүй байгаа юм. Та нар гадуур нь босгосон өндөр ханыг харж байгаа бах. Яагаад Монгол улс өөрсдийн иргэнээ хорж цагдаж хинт ч мэдээлэл өгөхгүй байгаад би бухимдаж байна гэв. Энэ үед түүнийг холдуулахаар цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч бусад хүмүүсийн хамт гарч ирлээ. Ярилцлага өгсөн эмэгтэйг тойрон халдвартад эмчлүүлж байсан өвчтнүүд эмч нарын арга гэрийнхэн зогсоцгооно. Хэвлэлийн төлөөлөгч бүгдэд хандан та бүхэнд албан ёсоор мэдээлэл хүргэхэд манай урд хөрш буюу хятадд нэн аюултай өвхөл хүргэж халдварладаг тахал гарсан. Одоогоор уг өвчнөр өвжүүлсэн хүмүүс сэтгэл зүйн хувьд бүрэн галзуурч тэрч байтугай бууны суманд хүртэл тэсвэртэй болж эрүүл хүмүүс рүү дайрч иддэг нь тодорхой болсон. Товчхондоо хэлбэл зомби гэсэн үг. Хятад улстай хэлэлдэг хэд хэдэн аймагт хэдэн зуун тохиолдол гараад байна. Халдвартын эмнэлгийн хувьд замын үүдээс ирсэн өвчтөн анх халдвар тарааж харамсалтай нь бидний тооцоололоор эмнэлэг дотор 60 гаруй зомбинууд байгаа юм. Хэрв эмчлэх арга олдохгүй бол дотор байгаа бүх зомбинуудыг устгалд оруулах юм. Гэхэд эмэгтэй эргэн тойрон зогссон хүмүүс зомби чиг шиг юу илийн юм яриад байгаа юм. Халдвар усан гэдгийг яаж баталсан юм? Бид нар нүдээр үзэж ижлэдэх юм. Тэгээд ч Монгол улс өөрийн иргэдээ устгалд оруулна гэж юу гэсэн үг юм? Гэж тал талаас шуугилдэв. Цугларсан олон бохимдож өөмийн гаргахаас сэргийлж хэвлэлийн төлөөлөгч бусдад зааварлан хүмүүсийг хүчээр тараав. Хэдэн цагийн дараа шүн дундын үед эсэргүүцэл үзүүлсэн арга гэрийнхэн нууцаар цугласан байв. Тэд ийхүү ярьж байв. Эхлээд бид хоёр хашааг нууцаар давж эмнэлгийн хаалгаар орон дотор байгаа хүмүүсийг цуглуулъя. Баруун хаалгаа гараад чамруу залгах үед чи ачаана машинаараа төмөр хашааг мөргөж унагаарай. Тэгээд бид хүмүүсийг зогтоолох боломжтой болно. Бид нар ер нь зөв зүйл хийж гин үү? Үчийн улс төр засгийн газрынханд итгэдэг байгаа юм биш үсттэй. Өчнөө алган 10 жил хуурч сурсан зангаараа биднийг боолчлоо сурчсан хүмүүс шүү дээ. Тэр хүмүүсээс суллаж аваад маргааш бүх хэвлэлийг нэг дуудаж худлаа байсан гэдгийг нь улс даяар харуулъя гэв. Үүгээр тэдний яриа дуусаж эхний хоёр хүн хашааг даван орлоо. Тэд гарч хідэн тусгаж явсаар нэг хаалганы гадаа очин лоом гаргаж банзар тагалсан хаалтыг авч хаяв. Нэг нь цоож онгойлгодог хүн байсан тул цоожийг нэвдэж хаалгыг онгойлголоо. Удаан хугацаагаар онгоогоогүй байсан хаалга хягтнан онгойход эмнэлгийн коридорт чангаар цөөрэтэн сонсогдов. Тэд хоёул додогшоорон хаалгыг хаажээ. Хүн байгаа шинж ажиглагдсангүй. Хаа нэгтэн юм унах чимээ хангинэн сонсогдов. Эхнэрийн хааж байсан залуу төрүүлж дуугаран "Хүн байна уу?" гэж асуув. Түүнийг ингэж хэлэхдээ зэрэгцэн олон хүмүүсийн шуугилдан архирах бөөн бөөнөрөн гүйлдэг чимээ дээд давхраа сонсогдож эхлэв. Тэд яагаад вэ гэж хоёр дахь нь асуув. Хүн хэлсэнд баярлаад ирж явах шиг байна гэж эхний залуу хэлээд шат руу чигэрэн алхав. Хоёр дахь нь хажин чимээнээс айсхийн хаалга руу дөгчээ. Бижигнэн гүйлдэг чимээ улам мойрдсоор шатаар бөөн хүмүүс өнхөрж ойчин дээр дээрээс нь давхралдан унах харан хуйд харагдав.
Би та нарыг эндээс гаргахаар ирлээ гэж эхний залуу хэлээд гарч хідэнгийн хүмүүс рүү тусгав. Гэтэл түүний өдөөс хүн гэхэд хэцүүхэн царайтай, үс нь халзарч зумран, хуухай цагаан царайтай часуулгаан үдтэй галзуу гэмээр хүмүүс гараан сарвалзуулан гүйн ярьж байв. Та нар чинь яаж байгаа вэ? Та нарыг хэн юм болгочихоо вэ? Бурхан минь гэж эхний залуу хэлхийн завдалгүй. Олон зомби нар түүнийг бүчин авч амьдээр нь тасчиж эхэллээ. Залуу хашгиран баригхэрч ам гууж эхлэв. Тэр цусаар түргэлж байдгаараа орилсон ч зомби нар зогссонгүй. Хэдхэн мөчийн дотор зомби нарт идүүлж байсан залуугаас дахиж дуу гарах хам болов. Хоёр дахь эрэхтэй хаалга руу хамаг чадлаар гүйв. Чөтгөрөв гэж амандан өглөн хаалгыг онгойлгон гаргахад бүх зомбинууд түүний араас хөөжээ. Эмнэлгээс гарсныхан дараа залуу удсаараа ачааны машины жолооч руу залган гүйх тундан хашгирч гарав. "Байна уу? Намайг эндээс гарга" гэж хашгирч байснаа гаруудсан унган хашаанд тулж иржээ. Тэр авир харгаан олохгүй мөнгөн живэтэл ачааны машины хаазлах чимээ алсаас дуулдан хамаг хурдаараа давхиж ирэн төмөр ханыг таснаас хийлгэн мөргөжээ. Зогтож байсан залуу нурж унсан хашаанд даруулж гацжээ. Түүн дээр хоёр зомби очсон нь хүзүү хоолойны махнаас нь хазан идэж эхлэв. Энэ бүхнийг машиныхан гэрлэлээр харсан жолооч амандан бурхан минь гэж үгэлсээр умхамгүй кабинасаа бун иргэн гүйлээ. Нурж унсан хашааны зайгаар тал тийш зомбинууд таран гүйцгээв. Ажиглалтанд байсан мэрэгэн буучууд галлаж эхэлжээ. Тэдний сум зомби нарын бэйд тусан аюул учруулахгүй байв. Имлгийн хашааг тойрсон цэргүүд зомбинуудын өөдөөс галлаж эхэллээ. Хэтэрхий сандарсан мөн харанхуй байснаас зомби нарын толгойд бараг онссонгүй. Цэргүүд барьцаалтан эгнээ байран алдан ухарч сумаан цэнэглэх гэж мөнгөнж багцур зомби нар тэднийг нэг нэгээр нь ангуужилж байв. Шөнийн сурвалжлага хийж явсан эмэгтэй камерын өмнө сандран яриа өгч байв. "Би яг одоо хэргийн газар дээрээс шууд мэдээлж байна. Эмнэлэг торгогдсон байсан хүмүүсийг оргуулахаар ачааны машин хашааг мөргөж унагсан ба. Гэтэл энд бүх зүйл эмх замбрааг уулж олон хүмүүс буудалж үхэж байгааг та харж байгаа бах." Гэтэл түүний араас нэгэн зомби зүгдэж хоолойны махыг тасчин идэж эхэллээ. Эмэгтэй хашгирч гар хөлн салганан хөдөлгөөн нь удаашрав. Энэ үед шууд нэвтрүүлгийн зураглаач камерын савжуулан зогдож эхлэв. Түүний араас олон зомби нэр хөөж уг нь бичлэгт харагдана. Гэсэн ч тэр харанхуйд бүдэрч унан камеран унагажээ. Түүний царай камерт бичигдэж, дээрээс нь олон зомби нар шавж амьдаар нь идэж бүг шууд нэвтрүүлгийн үзэгч нар харцгааж байв. Шууд нэвтрүүлгийн үзэгч нар хэдэн 100 байсан бол одоо тэр дорн хэдэн мянга болж доор нь олон хүмүүс сэтгэгдлүүдийн бичцгээж байв. "Энд худлаа жүжиг баха. Нэрнгээсээ цус нь урсж байгааг харахгүй байна уу?" гэх мэдээр үзэгчид талдсан сэтгэгдэл бичиж байтал шууд нэвтрүүлэг тасарчээ. Тагнуулын ерөнхий газрын даргын үндсэнд дуудлага ирэв байм. "Амрэгэрэ. Халдвартын эмнэлгийн зомби нарыг хүмүүс чөлөөлж бүх зүйл замбраагаан алдлаа. Бид олон зэргүүдийг алдаад байна" гэв. "Юу гинэ? Хамгаалтанд гарч байсан малууд юуган харж байсан юм бэ? Гинтхэн том машин ирээд мөрөгчихсөн юм а. Бид маш их хохирол авлаа. За би айр мянхантай яриадах юм" гэж утсаа тасалжээ. Тагнуулын ерөнхий газрын дарга айрмын удирдлагатай ярьж баян зүрх дүүргийг бүхэлд нь карантинлахаар шийдвэр гаргаж хотдоо ойр байсан цэрэг армийнхныг танк хоёрттай зүг хот руу оруулахар шийдсэн байна. Гэсэн ч ганц дүүргийг карантинлах гэсэн шийдвэр хэрэгжиж чадсангүй. Халдвартаас оргсон зомбинуудын төрүүч 13 сансар гаваар тархаж шөнөр ажиллаж байсан олон баар цэнгэний газруудаар ангаа хийж эхэлсэн байв. Согтуу залуучууд зомби нартаа зодолдох гэж үзэн бариулж богино банзал өмссөн охид хүүхнүүдийн нүцгэн гуй хасааг зомби нар чон шиг тасгазан халдварлуулж байлаа. Шүнжэнгөн бужигнсан хотын амьдрал өглөө гэхэд үнсэн саарал дээрэн цулсан улаан өнгөтэй болсон байв.
Үүр хаяарч байхад цэргийн ангийн төрүүч хот руу орж эхэлж байлаа. Тэд годомжинд биелсэн эдэн сууга зомби нарыг хуйгт дээрээс автоматар галлан хороож байв. Зохиолч Ц. Оюнбатын амьд үлдгэсэд зохиолын өмнөх цаг үеийг харуулах зохиол буюу амьд үлдгэсэд преквел. Энэхүү зохиолыг та бүдэн хувилбараар